Их хаан Чингисийн төрсөн өдрөөр Монголын төр хамгийн хүндтэй хүндээ Чингисийн одон гартуулдаг юм. Анх удаага Монгол улсын шинжлэх ухаан тэр дундаа цөмийн салбарын төлөөлөл Чингисийн одонгоор шагнуулсан юм аа. Энэ бол Монголын төр эрдэмтэн мэрэгдээ мартаагүй байна гэдгийг харуулсан үйл явдал байсан юм. Харин энэ үйл явдлын дараахан цөмийн энергийн салбарыг татан болгох бусад өөр чиглэлийн газруудаа нэгтгэх асуудал яригдж эхэлсэн юм аа. Судлаачид Монголын төр зүүн гараараа өргөж сайхан дэмждэг. Харин харамсалтай нь баруун гараараа бүгдийг үгүй хийдэг гэж шүүмжилдэг юм. Яг үүн шиг Чингисийн одон хүртсэн салбарыг татан болгох тухай яриад эхэлсэн юм аа. Шалтгаан эдийн засгийн хүндрэл хөнгөгүй байдалтай холбоотой. Цөмийн энергийн салбарт өгч байгаа төсвийг энгийнээр харьцуулж хэлбэл улсын төсвийг 10,000 төгрөг гэж үзвэл түүний нэг төгрөгч хүрдэггүй юм байдаг юм байна. Чингисийн одон ингэртэй зүүсэн намсраагаа цөмийн энергийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн юм. За эрдэмтэд цөмийн энерги гэдэг бол шинжлэх ухааны хамгийн дээд оргил. За бид хүссэн ч хүсээгүй цөмийн энерги шүтэж түүнийг ашиглах нь зүй ёсны асуудал гэж ярьдаг юм. Өнөөдөртөө бол зарим нэг хэрэгэлзээ байгааг үгүйсэхгүй юм. Энэ бол яах аргагүй буруутгагдаж болохгүй асуудал юм аа. Энэ бол бидний хилдгээр нялхсан хүч юм. Бид Эйнштейний нэрэмжит олон улсын шагнал шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн лавга гутаа уулзаж салбарынхны асуудлаар байр суурийг нь сонирхсан юм аа. Төрийн алба гэдэг бол шинжлэх ухааныхаа гүн бат суурин дээр явдаг ёстой гэж би бодож байна. Тэгэхгүй бол одоо санааны зоргоор шийд гаргаж болохгүй шүү гэдгийг би эхэлж хэлмээр байна. Яагаад ийм хэлж ийн гэхлээр 40, 50, 60, 70, 80 онд бол цөмийн физик их хөгжижсэн, хамгийн өндөр хурдтай хөгжижсэн шинжлэх ухааны цөмийн физик. За цөмийн хор аюулын тухай тэр үед мэдэхгүй л байсан, бага мэдэж байсан. Одоо өнөөдөр бол цөмийн цацраг ямар хортой, ямар ашигтай, хүн төрөлхтөнд юу өгөх вэ? Энэ бүгдийг бол нарийн тодорхойлдог болжээ. Ийм учраас энэ нарийн шинжлэх ухааныхаа үндсийг нэлээд сайн тодруулж эрдэмтэн мэрэгчлэн нараас асууж байгаад тэгээд энэ ийм ажлыг энэ татан буулгах ажлыг хэрэгжүүлэх үү, үл хэрэгжүүлэх үү гэдэг асуудлыг шийдсэн зөв байх шүү гэж би зөвлөмөр байна. Ясандаа эрдэмтдийн байр суурь чухал гэж үзэж байна. Чухал гэж үзэж байна. За яагаад тэгж үзэж байна гэхлээр одоо цөмийн цацраггүй газар орон дэлхий тийм орчин гэж байхгүй. Одоо бидний зогсож байгаа энэ газар дор зөндөө цацраг идэвхтэй байгаа. Уран байгаа. Одоо энэ ходог усанд шинжилсэн шинжилгээний ураны хувь процент их өндөр гарч байна. За манай орон чинь тэрээр урантай. Урангүй газар гэж байхгүй. За одоо тэгвэл бидний энэ дор байгаа юун тараас тэр уран яадаг юм гэвэл явсаар яваад ардон гэж инертийн хий болдог юм. Инертийн хий нь энэ шалан дундуур, цементэн дундуур чинь тэгтэр гараад ирнэ. Тэгэхээр энд бол хавдар үүсгдэг. Америкт энэ газар хаана ямар барилга барих вэ? Энд ардон байна уу юу? Хавдар үүсгэх нөхцөл байна уу юу гэдгийг нарийн гаргадаг байна. Манайх тийм гаргаагүй л байгаа шүү дээ. Тэгэхээр бид нь тэрнийг хийхин тулд цөмийн нэгдсэн албатай байх ёстой. Хоёрдугаарт нь бол энэ цөмийн цацраг туяа гэдэг хэрэгэлдэггүй газар байхгүй. Одоо техник, технологи, хүнс ер нь элдв үйлдвэрлэлд хэрэглэнэ. Энийг зөв хэрэгжилж гин үү, буруу хэрэгжилж гин үү гэдгийг үзэх хэрэгтэй. Эмнэлгүүд дээр одоо цацраг туяаг хэрэгжилж байна. Энэ хэрэглэхдээ бол одоо бүр хүчтэй туяануудыг хэрэглэдэг болж байна. Эмнэлэгт сүүлийн үед бол цацраг туяаны хор аюулын тухай их ярьдаг болж эхэллээ. Ордоо жирэмсэн хүнийг эренгийн туяагаар цацрагт нөлөөлүүлж харж болохгүй. Удам өр хөврөлд хортой болно гэж ингэж ярьж штэ. Тэгэхээр одоо бид нэр цаашдаа энэний хяналтыг ч гэсэн хийхлээр өндөр мэргэжлийн тийм цөмийн хяналтын газар байх шаардлагатай байна л да. За нөгөө нэг зүйл бол жишээлбэл манайд одоо Дорнотын аймагт, Увс аймагт, за зарим аймагуд бол хавдар их өндөр байна. Энэ хавдар яагаад өндөр байна вэ? Ямар нөхцлөөс үүсч вэ? Ямар цацрагийн нөлөө байна вэ? Химийн нөлөө байна уу? Би химийнхийг баг гэж бодож байна. Цацрагийн нөлөө байхлаар гадны нөлөө байна уу?
элдв өөр газар гарч байгаа цацраг байна уу? Манад байгаа цацраг байна уу? Газар цацраг байна уу? Энийг үзэх хэрэгтэй байна. За нөгөө нэг зүйл нь болвол энэ одоо жишээлбэл ургам бол газар тариалан, газар сайгвал одоо цацрагтай байгаа. Тэр үнээр хордсон зүйл байна уу? Одоо энэ цөмийн физик гэдэг чинь нэглэлээр одоо би түрүүн хэллээ, хүндрэлтэн өнөөдөр эсийн дотор орсон физикийн шинжилгээ ухаан, хим, физик, биолог бүр сэтгэл зүйтэй хамт ингэж физиологийн шинжилгээ ухаантай нэгдэр үзэж байна. Энэ шинжилгээ ухааны энэ их нарийн энэ үр дүнг одоо гарч байгаа энэ зүйл болвол одоо шинжилгээ ухааны энэ цөмийн цацраг бол энэ төвшөнд хадгалах ажиллах хэрэгтэй байна. Одоо цацрагаар үйлдвэр угсааг өөрчилнө гэж ярьж байна. Гэтэл тэнд болвол хромосомын эвдрэлтэй тариаж гаргаж байгаа юм билүү? Тэр зүүнтэлд байгаа мартай байсан, энэ доронтод байна, энд байгаа газарт тэр уран үйлдвэрлэж байгаагийн аюулаас гадна ер нь байгалийн цацраг гэдэг юмны аюулын тухай би яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг хянах хэрэгтэй. Ураныг олборлж байгаа аюул гэдэг бол тэр тийм ч их аюултай биш. Яагаад гэхээр шинжилгээ ухаанаар тогтоодсон өндөр технологиг хэрэгжүүлж байгаа. Тэр сайн хэрэгжүүлж чадвал тэрний аюул маш бага, тэр бараг аюулгүй. Тэр өндөр технологиг хянах гэвэл тусгай цөмийн энергийн газар байж л хянаж таарна. Түүнээс зүгээр нь уулуурхан одоо юунд өгчих юм бол заадуул чинь ашгаал бодно шүү дээ. Кентэр ойлгохчгүй хэн энэ байгаль орчин ургамал амтан энэ бүх юмд энэ үр хөврөлд юу нөлөөлнө гэж үзнэ гэж мэдэх юм. Имлэг дээр юу болж ийн гэдгийг хэн шалгах юм? Энэ төвлөрсөн байдаг. Бас нэг зүйл хэлэхэд ер нь одоо цөмийн энэ албыг тэгж чинь нэг ундын сундуу энэ тэнд цацсан байдлаар цацдаггүй. Улс орон болгон цөмийнхээ албыг, цөмийнхээ төрийн албыг цэгцрүүлсэн тусгай нэг газар хөндлүүлсэн байдаг. Энэ тэгтээ жишээлбэл одоо манай нэг уулын аманд хүн цөөтэй тийм газар тэр шинжилгээнийх нь нарийн институт, нарийн мэргэжилтнүүд бүх мэдээллийг авсан байх хэрэгтэй. За нөгөө нэг жишээнд бол одоо энэ хилээр чинь юу орж ирж байгааг бид яаж мэднэ? Ямар цацраг, ямар хортой идэвхтэй юу орж ирж байгааг бид баян хянах ёстой. Хянаж байж эхэлж байгаа юм бэлээ. Тэгвэл хянахтай энийг бол тэр нэгдсэн төв дээр хяналтын нэг байран дээр сууж хагаад манай тэр сквадрын бомбтоор тим нэг стоптай юм орж ирж байна. Тэр одоо 60 юугаар тим стоптай төчнөн одоо бэкерл тим тунгийн цацрагтай юм орж ирж байна гэдгийг эгшин зур шалгаж хариу авчих ёстой. Ийм том албыг хөгжүүлэхгүй бол бид одоо цацраг туяан дотор амьдарч байгаа улс бид ийм албыг төрийн өндөр хариуцлаганд аваасай гэж би хүсэж байна. Энийг хэрхэвч татан буулгаж болохгүй. Энийг харин улам зэгцрүүлж, улам жигдсэн төрийн өндөр хариуцлагатай ийм алба болох хэрэгтэй. Боловсон хүчний бэлтгэх ажлыг өндөр түвшинд явах хэрэгтэй. Манай тийм өндөр нарийн багш тэгэхээр тоног төхөөрөмж, тооцоо төрслөлийн математик, мэдээллийн технологийн түргэн боловсруулдаг одоо тооцоололт автомат хэрэгсэлтэй ийм төхөөрөг бидэнд бага байна. Энэ бүгдийг нэгтгэхгүй болвол урантай дэлхийн 10 урантай орны нэг нь бид гэж хэлсэн мөртлөө тэрнийг ингэж задгаа хийх гэж байгаа бол хэдэн жилийн дараа энэ Монголын хэдэн ард түмэн мал ургамал чинь ямар хороор ихийг бид хэлж мэдэхгүй болно шүү.